Сайн байна. Apply-ын сурвалж ажлын төгс эрхлэн төлөвлөж буй ижигийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор ижигийн 2020 оны 2 дугаар шалгалт шинжлэх ухаан физик бодлого 4-ийн Е гэсэн чинь ийм соронзон оронтой бодлого өгсөн юм байна. За юу гэж өгсөн юм болоо гэсэн чинь за зурд үзүүлсний дагуу тэгш өнцөгт ABCD-гийн мужид гэх юм уу? Цаасны хавтгайд perpendicular цаасны артлаас нь урагшаа чиглэсэн нэгэн төрлийн соронзон орон байж гинэ гэдэг. Энд дэрэгдүүлээ. За векторыг болохоор ингээд ийшээ чиглэсэн. Энэ дээр дэвкийн баруун тишээ чиглэсэн. Энэ дээр болохоор дээшээ чиглэсэн. Ийшээ зүүн тишээ, ийшээ доош чиглэсэн ч юм уу хийж болно шүү дээ. Андсан чинь манай энэ яхаа цаасны хавтгайд болохоор байгаа биш тийм үү? Наашаага болон цаашаага гэсэн. Яг энийг одоо яхаа би нэг жоохон ингэж эргүүлж байгаа тарах юм бол ингээд цаасны хавтгайгаа ингээд нэвтлээ явуулсан юм байл та. Тэрийг яаж зурх вэ гэхээр бид нар болохоор ерөөсөө яг наашаага чиглэж байгаа болохоор ингээд зэгтээ тавьчих, цаашаага чиглэж байгаа бол ингээд тавьчих гэдэг тохирсон ба. Энэ болохоор манай одоо энэ хавтгай дээр маань тий яг цаатлаас нь наашаага гарч ирж байгаа энэ нөлөөч одоо сум зааж байгаа маягийн тийм байхгүй. Энэ болохоор нүднээс чинь гараад яг энэ цаасаж нэвтэлж цаашаага орж байгаа маягийн тий нэлээ байгаа тийм үү. Тэгсэн чинь энэ дээр болохоор яг энэ цаасны артлаасаа урагшаага чиглэсэн юм нэгэн төрлийн соронзон орон байлаа. Тэгвэл BC болон DA талын уртыг ээлгий A BCD талын уртыг нь 2 ээлгийа. Энэхлийнх нь урт нь ээлтэй, энэхлийнх нь урт нь 2 ээлтэй тэгшүнцгтэй байгаа. За тэгэд AB-ийн дунд цэгийг нь OC-ийн дунд цэгийг нь P гэж. Тэгэх юм бол яг энэ уртууд нь ээлжүүлж чинь тийм үү. За тэгэд цэглэгаан цэний Q тгээс их юм биш шүү. M-мастай энэ цэнэгт бөөмийг хавтгайдаа параллелаар AB болохоор 90 градус үүсгээд V хурдтайгаар O цэгээс оруулжээ. O цэгээс оруулна ABD 90 градус үүсгээд хавтгай дээрээ. Тийм ийшээгээ нэг юм MQ-тэй тэ M-мастай Q цэнэг тгээсгтэй цэнэг ингээд оруулсан чинь цэнэгт бөөм хөдөлж байгаа юм чинь яг лээ энд нь соронзон орноос нь үйлчлэн тэ. За тэгээд яасан. Нэгдүүлээ. Жиг хурдтай тойрог хөдөлгөөн хийгээд B болон C орой биш BC талын нэг цэгийг дараад гарч гинэ гэд. Яг энэ B өрөөг нь бол дайрсан биш, энэ C өрөөг нь бол дайрсан биш. Энэ BC нэгдүүлээ. Талын маань аль нэг цэгийг нь одоо энэ цэгийг нь ч гэдэг юм уу те. Эндээс орсон чинь ингээд тойргоор эргэж хөдөлгөөн хийж гаад ишгээ гараа авчиж гинэ. За дараа нь тэгвэл болохоор хасах Q цэнийг оруулж үзье. 2M мастай. 2M мастай хасах Q цэнэгтэй ийм цэнэгт бөөмийг адилхан чиглэлт V урдтайгаа O цэгээс нь оруулаад үзье. Эндээс нь өмнө нь болохоор яг M мастай Q цэнэгтэй V урдтай гэдээ оруулаад үзсэн чинь болохоор BC талаар гараа авцсан тийм BC-ийн аль нэг оройг нь бол дараагүй шүү гэсэн. Одоо болохоор гэсэн чинь 2M мастай массыг нь нэмээд Q нь болохоор хасах Q цэнэгтэй болгоо ичиж. Тэгээ V урдтай. Тэгээ яг оруулж байгаа цэг нь болохоор чиглэл нь болохоор адилхан тийм үү. За тэгэд юу асууж байгаа юм бэ гэсэн чинь 2M мастай хасах Q цэнэгтэй юм маань хаагур гарч явах вэ гэж суугаад байгаа юм шүү тийм. Exits тийм үү? Exits гарч явах нь шүү дээ. Манай тэгвэл зургийн зорны хаагур гарч явах вэ? Тэгээд OB, PD, BC, DA гэдэг энэ дөрөв дахь энд нэг шүү дээ. 6 тал 6 цагт өгсөн юм шүү дээ. Энэ газруудаар гарч явна гэдэг чинь. За энэ дээр би ингээд хөө эхлээд үтсэн яхаа соронзон орон бол энэ ингээд наашгаа гэдэгцсэн байгаа тийм. Тэнгүүдээ болохоор яхаа цэнэгт бөөмд хүч яаж үйлчлэх вэ гэхээр F тэнцүү M-ийг нь тавьчих өөрийнхөө M нь байхгүй юу энэ дэр QB гэж тавих гэдэг. QV-г үржидэг нь B гэж тавих гэдэг. Энэ болохоор V-н маань цэнэгтэй бөөмийн маань хурдан тэ B нь болохоор энэ соронзон орон маань. Тэгэх юм бол энэ хоёрын үржүүр гэхээрээ тэнцүү. За энд вектор үржүүр болохоор ерөөсөө яхаа V-ийн хэмжээ нь B-ийн хэмжээ тэгснээр синус альфатай болно. Ерөөсөө угаасаа яхаа A вектор B вектор гэдэг хоёр векторыг үржих юм бол энийг гарч ирж байгаа вектор нь вектор гарч ирнэ тийм үү. За векторын маань хэмжээ нь гэхээрээ C векторын хэмжээ нь гэх юм болохоор A векторын хэмжээ B векторын хэмжээ тэгвэл синус альфатай гэдэг тийм. Энэ хоёрын хоорондох синус альфа. Ишгээ A вектор нь байлаа, ишгээ B вектор нь байлаа гэх юм бол энэ хоёрын хоорондох синус альфа нөх хэвээр. За энэ дэр нэмээд юу байх хэвээр вэ гэхээр чиглэлийг тийм үү энэ C вектор гарч ирэх гэдэг чинь чиглэл нь болохоор уртлыг нь аргаш нь буулгана гинэ. Урталт нь байгаа A векторын B вектор руу буулгаад тэрнийхээ дагуу яах юм? Гарынхаа дөрвөн ураг, баруун гарын дөрвөн ураг болохоор энийхэн дагуу эргүүлээд үзнэ. Би болохоор гараа яаж тавих гэдэг нь ихий уруу энд нөгөө дөрвөн хуруу энд байжгаад энэ дөрвийг ийшээ эргүүлнэ гэж бодох уу тий. Тэгэд шургийн дөрмөрөө тийм үү?
гарын чинь дөрвөн хуруу эргэж байгаа чиглэл нь энэ агаас биелэг болгож байгаа чиглэлтэй тарж хахад энэ эрхийн урууны чинь дагуу хүч нь үйлчилнэ. Энд дээр болохоор яг энэ хавтгай дээр ингээд А8 энэ Б8 гэх юм бол миний эрхийн уруу болохоор цаашгаа чиглэх гэдэг шүү дээ, тийм үү? Агаас биелэгээ гэдэг энэ дөрвөн уруугаа ингэж тавьж байгаад ишгээ болгоод төсгүй. Тэгээ дөрвөн уруугаа хатгаад те үзэр эрхийн урууны чинь болохоор цаашгаа чиглэж байна. За ингэж тэгвэл Б маань одоо наашгаа байгаа те хурд нь болохоор эндээсээ орж ийнэ гэж бодчих. Тэнгүүд нь В нь урдаа байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дээр ингэж тавих гэдэг байхгүй. В нь болохоор урдаа байгаа. Тэгснэ энийг болохоор наашгаа болгоно гэсэн үг шүү дээ. Энд чинь яг ихт наашгаа чиглэлсэн байгаа шүү дээ. Тэгээд дөрвөн уруугаа гэхээр би одоо яг миний дөрвөн уруу энд ингэж байгаад эрхийн уруу ишгээ чиглэлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ дөрөв чинь наашгаа буунаа гэхээр юу гэх юм нөгөө ихт наашгаа буухаараа дөрвөн урууны чинь нөгөө шургийн дөрмөрөө эрхийн урууны чиглэлийн дагуу гэдэг хүчин болохоор ишгээ үлчилж гэдэг нас үг. За тэгээд яах юм. Тэгэхээр эхний тохиолдол дээр тэгвэл болохоор эндээс ингээд бөөм орсон чинь хүч нь ишгээ чиглэлээ гэсэн үг байхгүй. Тэгэхээр хурд нь ишгээ байна, хүч нь ишгээ байна. Хүч гэдэг чинь өөрөө F тэнцүү тэгээд MA болно шүү дээ. Хурдтал нь ишгээ үлчилээд байна гэсэн үг. Тэгэхээр хурд маань болохоор нэг жоохон далигаад нэг ийм болоод дараа нэг ийм болоод гэсэн үг. Тэгээд далих болгонд нь яах юм. Хурдныхын чиглэл нь ийм байна. Соронзоорныхын чиглэл нь наашгаа байна гэхээр хурдталын чиглэл нь дахиад ишиг болоод тий өөрчиж байгаа юм бодохоор дахиад ишиг болоод явна гэсэн үг. Тэгэхээр тойрогдох нэг гэдэг тийм үү. За би энэ дээр болохоор тэгвэл юу хийж чинь F тэнцүү QV XB байгаа тий. Тэнгүүтээ QVB синус альфа нь болохоор энэ дээр 90 градус тийм үү. Нэг нь болохоор энэ хавтгайн дагуу дээшгээ байхад нөгөөт нь болохоор хавтгайн дагуу X нааш байгаа шүү дээ. Тэгэхээр би энэний хооронд 90 градус байна гэж хэлж болно шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ дээр синус 90 чинь синус 90 дээр болохоор 1 баг. Тэгэхээр энэ синусын тухай бичээд явах шаардлага байхгүй юм. Синус 90 градус нугаас нэг юм чинь гэдэг. За тэгээд энэ хүч маань болохоор Q VB тэнцүү дарааныхын MV квадратыг ухаанаар гэж тийм. Энэ болохоор нөгөө төгс утга хүчний тань шүү дээ тийм үү? MV квадратыг ухаанаар. За тэгээд яах юм? QVB тэнцүү MV квадратыг ухаан R юм байна. Нэг V-г нэг V-тэй дараа хичтэй. Тэгээд яах юм? QB тэнцүү MV ухаан R-тай боллоо. R-ыг авлаа. Ишээ үржиж өгөөд нөгөө хоёрыг нь хуваагаад өччихдөг. Мөт R тэнцүү MV хувахан QB. Ийм дэдстэйгээр тойрог эргэж хөдлөнө гэсэн үг байхгүй. За тэгээд бид нар болохоор нөгөө ихний тохиолдол ярьсаар байгаа шүү дээ. Ийм байсан. Эндээс нь орсон тэгсэн чинь ингэж явж байгаа ингээ гараад ирсэн ингээд. Ийм үдүү байдлаар тойрог зурсан гэх гэдэг байхгүй. Яг энэ хэсэг нь болохоор энэ тойргоороо байна гэсэн үг. Энэс гарчны хандараа болохоор яг ишгийг яваад өгөх л та. Хаашаа ч юм те. Яваад өгөх. Яг энэ нөгөө сорон зоорн дотор байхад болохоор ийм тойрог хөдлөнө байна гэх юм байдлаар. За тэгээд яхаа энэ одоо R радиустай тойрог хөдөлгөөн байлаа гэж бодоход энэ C цэгээр болон B цэгээр гарахгүй шүү дээ. Тэгэхээр R маань болохоор L-ээсээ бол их гэсэн үг үү? R маань L-ээсээ их болчих юм бол энэ одоо L шүү дээ. Энэ ингээ гадна гараад ирэх юм бол эн чинь ингэж тийм үү? Дээшгээ бас яхаа L-ээсээ их R зурх хэрэгтэй болж шүү дээ. Тэгсэн чинь бид нар болохоор энэ BC талаар гарч ирсэн гэдэг утсан байгаа юм чи R нь бол L-ээсээ бага юм шүү. R нь L-ээсээ бага байжиж яа тийм нөгөө тэгшин чинь дотор нь тойргийн төв нь байж тараад тойргоо зурхтаа нэг ийм л байдлаар зурна гэсэн үг шүү дээ. R нь L-ээсээ бага. Тэнгүүтээ хэдүүлээ 2 R нь L-ээсээ их гэж тийм. Тийм үстэй. Ингээ 2 R гэхээр L-ээсээ илүү гадар нь гараад ирнэ шүү дээ. За одоо болохоор манай бодлого нь юу болох юм? Тэгэхээр 2 имастай Q бидний хасах Q зэнхтэй болно тийм. Тэгээд B сорон зоор нь адилхан, V тэр хурд нь адилхан байгаа. Тэнгүүд энэ дээр болохоор хас чиглэлийг нь Q маань хас зэнхтэй байна гэхээр яах юм? Энэ гош тэ энэ Q болохоор урдтай хас зэнхтэй болчих واخгүй. Тэгэхээр одоо энэ дээр F ингээд тэнцүү гэсэн чинь хас зэнхтэй Q. Тэгээд яах юм? VB гэхээр тэнцүү гэж дахиад хасах QVB гэж байна. Хас зэнхтэй байна гэхээр өмнө нь болохоор яах юм? Хурд нь ингээд оронгууд хүч нь ишгээ үлчилжсэн шүү дээ. Одоо тэгвэл нөгөө тишгээ үлчилнэ л واخгүй. Тэгэхээр тойрог зурхтаа болохоор ишгээ нөгөө тишгээ тойрог зурна л гэсэн. Тэгээд хэдүүлээ за Q V B адилхан тэнцүү нөгөө талд нь болохоор MV квадратыг ухаан харж тээ. Тэгсэн чинь энэ M маань болохоор 2M болсон байгаа шүү. Энэ болохоор одоо шинэ дэдс маань тээ. За ингээд харахаар юу вэ? Дахиад нөгөө V-ийг дарчи гэж тавиад R-ыг нь болохоор R тэнцүү юу юм? 2MV хувахан QB гэх хараад. За би энийг ерөөсөө ингэж хөвгөнэ.
Тэгвэл өмнөөс R ба шүү дээ. R1 байсан. R1 маань болохоор юу гэлээ? L-ээсээ бага байх хэвээр маань. Тэгснэ 2R1 гэчээрээ их байх хэвээр маань гэсэн тий. Энд дээр болохоор R1 гэдэг өмнө бодож ирсэн юм маань болохоор MV байх нь QB байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь 2 дахин их байхгүй юу? Энэ R болохоор 2R1 гэнэ гэсэн үг. Тэгэхээр бид бол энийг бусаад авчираад энд навчил та. L-ээс их 2R1 буюу R гэхээр L-ээс R нь ихээ гэсэн үг болчихно өстэй. Одоо манай бодлоо болохоор эндээсээ орлоо ингэж тойрог зурна. Гэхдээ L-ээс нь R нь ихээ гэхээр тойргийн төв нь гаднаа юм гэсэн үг тий. Тэгээд тойрог зураад үзэх юм бол иймэрхүү байдлаар явж байна. Гарнах гэсэн үг болчихно өстэй. Тэгэхээр энэ хавцгийг гарч ирнэ гэсэн үг. Тийшгээ яваад үзэхээр энэ биш. Энэ дээр байна. За энэ D-гээс P-ийн хооронд тий. Ингэж гарч ирэх юм байна. DP энэ үнэтэй дөрөвтгнэс юм байна. За өнөөдөр бодлон дээр гарч ирсэн өгнөд маань юм байна. Нэгэн төрлийн жигдтэй соронзон орон тэгш өнцөгт тэгшинсдийн доторх муужид нь 90 градустай тий перпендикуляр артлаас нь урагшаага чиглэсэн тийм үү? Тийм чиглэлд соронзон орон байсан шүү дээ. Тэгээд А битлийн дунд цэгийг нь О гэж ягдсан байсан. Эцнийхт бүүн байна. Болохоор тойргоор жиг дуртай хөдөлж байгаа тий. За тэгээд мэдчих хэвээр том гэх юм бол юм юмуд. Нэг нь болохоор Q, V, B, sinus alpha. Энэ болохоор зөвхөн хэмжээг нь ярихад ингэж хэлж байгаа байхгүй юу? Яг чиглэлийн нэрийг хэм болохоор F вектор тэнцүү, Q, V вектор үржигдэн, B вектор гэж байгаа шүү. Тэгээд вектортой вектор үржин гэхээр урталтанд байгааг нь аргач нь болгон тий. И шигээ V байна, И шигээ B байна юм бол И шигээ гэж бодоод тэгээд дөрвөн орныхаа чиглэлийн дагуу гэж авч жагаад энэ тохиолдолд хүчин цаашгаа байгаа байна гэдэг ч юм уу. Баруун гарны шуургийн дүрм яваад байгаа тий. За тэгээд нөгөөт нь болохоор тойргоор эргэж байгаа хөдөлгөөний үед болохоор F төгс цогтох хүч тэнцүү NV квадратыг бахна гэж. Нэрийг мэдчих хэрэгтэйсэн. За энэ план байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.